салах уу, байх уу? Арх байнгу. Араар тавина. Бүр хадаг сүулт нь гар хүрдэг боллоо. Одоо энэ хүнээс салах уу? Хүүхдүүдээ бодоод ивчих үү? Сонсогчдын салах уу байх уу гэж эргэлзэж бичсэн захиаг задлан ярилцаж мэргэжлийн зөвлөгөө өгөх салах уу байх уу нэвтрүүлэг. Гэрбэлээ радио 104.5, 84.5 сувгтай хамтдаа байгаа сонсогч танд баярлалаа. Тэгээд яг энэ цаг үеийн мэндийг хүргэж байна. Радиогийнхоо 1-р эфирээс салхуу баахын нэвтрүүлгийнхаа цоо шинхэн дугаарыг инхүү эхлүүлэхэд бэлэн болсон байна. За ингээд эфирт маань сэтгэл зөөч Батхүү, гэрэл судлаач их цолн миний бие, мэд зүүн хариулагчийн хамтдаа бид бүхэн салхуу баахын нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг өргөн барьж байна. За тэгээд энэ цаг мөчөө таас бидэндээ хамт байж бидний сувгийг дэмжээрэй гэж бас хүсгээр байна. За тэгээд Батхүүд өдрийн өдрийн мэндийг хүргэе. Салхуун бахуу нэвтрүүлэг маань дугтуутай сэтгэл @gmail.com гэсэн сонсогчдоос үзэгчдээсээ ирсэн хусын харилцаа болон гэр бүлийн харилцааны асуудлаар за ялангуяа одоо яг салтын асуудал дээр ирмэгдээр ирчихсэн гэж хэлж байгаа шүү дээ. Ингээд салах гад байна. Энэ үнэхээр салах асуудал мөн үү гэж асууж байгаа асуултын дагуу тэр кейс амьдралын түүхийг аваад мэргэжлийн сэтгэл зүйчийн мэргэжлийн гэр бүл судлаачийн зөвлөгөөг өгдөг гэдгээрээ онцлогтой нэвтрүүлэг байгаа. Тийм учраас та манай нэвтрүүлэгтээ хамтдаа байгаарай. Нөгөө талаар нэвтрүүлэгт маань хандаж загтал бичиж байгаа нэгнийг бас та ямар одоо байдлаар урамшуулж ямар тэрхүү асуудлаас яаж гарч гаргалгааг нь олж чадах вэ гэдэг талаар бас зөвлөж өгөөрэй, урамшуулж өгөөрэй гэж бас уриалмаар байгаамаа. Мэдээж хосын зөвлөгөө гэдэг бол хоёр талын тэнцвэртэй мэдээллийг хангалттай авсны үндсэн дээр оншилж зөвлөдөг байгаа. Тийм ч учраас энэхүү нэвтрүүлгээр маань зөвхөн нэгтлийн байр суурь илэрхийлэгдэж байгаа. Зөвхөн нэгтлийн мэдээлэл, нэг талаас ирсэн мэдээлэл дээр үндэслэгдэж хийгдэж байгаа учраас энэ маань хосын зөвлөгөө гэхээс илүүгээр яг энэ загтлыг бичсэн загтлын эзэмд зориулсан зөвлөмжийг бид нэр бас түлхүү хүргэх болно гэдгийг бас сонсогч танд дуулгамаар. За өнөөдөр ч гэсэн манай эфирт нэгэн одоо залуугийн загтал ирсэн байгаа. Ирчүүд ер нь ялангуяа салхуу баахуу нэвтрүүлэх тандаа загтал бичих нь тунчиг ховор гэж хэлж байгаа нь огт байхгүй гэсэн үг бол биш те. Хөвчлэн эмгтээчүүд бүсгүүчүүд маань бичдэг. Тэгээ энэ удаа бас нэгэн залуугийн загтал ирсэн бид бүхэн их олзуурхаж байгаа. Тэгээ залуу маань энэ загтлынхаа хариуг авахыг маш их тесэн ядан хүлээж байгаа. Яг энэ цаг мөчүүдээс нэвтрүүлгийг маань үзэн суугаа хэмээн итгэж байна. Тэгээ бид бүхэн нэвтрүүлэгт маань хандаж загтал бичиж байгаа хүмүүсийн бас нэр, ус, нийгмийн гарал угсаа гэд те хувь хүний одоо зүгээс шаардлагатай тэдгэр зүйлсүүдийг нас нууцалдаг байгаа. Тийм болохоор зэрэг залуу маань санаа зовлтгоо бас захаага хэрхэн одоо мэрэгжлийн хүмүүс бас хариулах нөө гэж үзэх баха, сонирхох баха гэж бодож байна. Ер нь бол гэр бүл салтын асуудал дээр манайхны дийлэнх одоо ханддаг хандлага стоп бүтэхгүй юм байна. Бид үнэхээр уучраа олохгүй юм байна. Боли салидо ир шиг гэж сэтгэл хөдлөлөөр ханддаг. Харин нэвтрүүлгийн маань зорилго ингэж бодхоос өмнө магадгүй олон хаалгыг татаж үзсэн бол сүүлийн нэг хаалга нь яг таны хамгийн татах ёстой зөв хаалга байгаасай. Энэ бол та мэргэжлийн үний зөвлөгөөг аваасай. Мэргэжлийн хүн таны асуудал дээр, таны кейс дээр юу гэж хэлэх нүг гэдгийг сонсож үзээд, бодож үзээд та үнэхээр салах уу үгүй юу гэдгийг бас шийдээсэй гэдгийг ятгадаг ийм зорилготой бас нэвтрүүлэг байгаа. Хосын харилцаанд дундах зөрчил ямар нэгэн асуудал дунд явахдаа тухайн хүмүүс маань асуудлаа яг хөндлөнгөөс харах чадамж маш ихээр буурдаг. Нэг үгээр хэлбэл асуудал дундаа живдэг гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэр асуудал дундаа живсэн хүн өөрийнхөө асуудлыг хөндлөнгөөс харах чадамж маш хэцүү болдог. Тэгэхээр сэтгэл зүйч гэдэг хүн бол хосын тэр харилцаанд байгаа асуудлыг хөндлөнгөөс хараад үнэхээр яг энэ асуудал яг аль талтай асуудал байгаа гэдгийг харж чаддаг, зөвлөж чаддаг, тэнцвэртэй хандаж чаддаг, олон чухал одоо зарчмыг баримталж ажиллаж чаддаг гэдгээрээ бас онцлог байгаамаа. Тэгэхээр өнөөдөр бас нэгэн залуугийн загтал ирсэн байгаа. Тэгээд магадгүй энэ залуу дээр тулгамдж байгаа энэ харилцааны асуудал магадгүй олон хосын асуудалд тулгамдж иж болох юм тий. Тэгэхээр яг одоо бидэнтэй байгаа биднийг сонсож байгаа бас үзэж байгаа хүмүүс маань яг одоо
бинийг шеэр хийгээд өгөөсэй гэж хүсэж байна тий. Шеэр хийгээд олон гэр бүлүүдэд олон харилцаан дундаа бүдчиж яваа, олон харилцаан дундаа онж алдаж яваад тэдгээр залуучуудад бас тодорхой хэмжээгээр дэмжлэг болохыг хүсэж байна тий. Тэгэлгүй яах вэ? За тэгээд одоо бид бүхэн захиагаа уншиж сонирхуулах гэж байгаа учраас тий та реакшныг бас дарж өгөөрэй, сэтгэлийг бас бичиж өгөөрэй. Цагтлыг сонсоод энэ залууд хандаж бас ямар урам зориг хайрлаж болох вэ? Асуудлыг даван туулах сэтгэлийн тэр эрч хүчийг хайрлаж болох уу? Сэтгэл хэсэг заавал бичиж үлдээгээрэй гэж сонсогчдоосоо бас уриалмаар байна. За тэгээд мэдээж одоо гэр бүл салтыг одоо баг байгаасай, болж өгвөл бүр байхгүй байгаасай гэд нэвтрүүлгийг маш шеэрлээд салтын эсрэг бас нэгдүүл их сайн байх шүү гэж уриалмаар байна. За тэгээд эрэгтэй хүний загтал учраас Батгүн маань уншиж бас сонирхуулнаа. Дуустал нь хамт байгаарай. За тэгээ хамтдаа энэхүү загтлыг бас бичсэн залуудаа маш их баярлалаа. Сэтгэлээ нэгээд маш урт загтал ирсэн биднэрт тэгээ 7-8 хуудас юм загтал ирсэн байгаа. Тэгээд эрхүү загтлыг бид нэр тоймдод чухал гэсэн тэр мэдээллүүдийг хүргье. Гэхдээ бол бүгдийг бас унших юм бол энэ цаг дээр бас хараахан амжихгүй учраас тоймлсон байдлаар хүргэж байгааг бас сонсогчтой ойлгосоо гэж хүсэж байна. За нэрээр нууцлсан загтал. Би их нэртэйгээ 2007 онд танилцаж анхны хүүхдээ хүлээж авах үед нэг лам дээр очисон юм. Тэр лам дээр очисон үед тэр лам та хоёр таарахгүй салбал чийл сайхан амьдрнаа гэж хэлсэн. Энэ үгэнд нь итгэж би гэр бүлээсээ салсан. Эхнэр маань их уйлж гуйсаар бид буцаад нийлсэн ч тэр үеэс хойш эхнэрийн уур бухимдал надад ханддаг хандлага огцом өөрчлөгдсөн. Миний дуртай зүйлс бол тоглоом, цэцэг тарих, зураг авах хоббитой. Мөн найз нөхөдгээд бүхий л зүйл дээр түүний доромжлол, гойчлолоос болоод би өөрийгөө алдаж эхэлсэн. Бүр найзуудтайгаа уулзахаас ч айдаг болж, хобби, сонирхлооч хайсан. Ажилдаа хүртэл доктортой байхаа болж таксид явдаг боллоо. Эхнэр маань миний хийсэн бүхий л зүйл биеийн хилэмжийг хүртэл шүүмжилдэг. Намайг хэрэггүй хүмэд мэдрүүлдэг болсон. Зөрчилдөөн ихэхэд би эхэндээ муудалцдаг байсан бол сүүлдээ гэрээсээ зүхтаж 1 хоногор, бүр сүүлдээ 7 хоногор эцгүй орхиж явдаг болсон. Эхлээд найзындаа, дараа нь машиндаа, одоо бүр түрээсийн нийтийн байраар сар гаруй амьдарч явнаа. Сүүлийн 4-5 жил эхнэр зайл гих бүртэн би зүгтдэг болсон. Жилдээ 2-3 давтамжтай банк хөөж энэ давтагдана. Одоо би бүр салъя гэж бодож байгаа ч тэр нь над руу залгаж хүрээдэр гих бүртэн эргэлцдэг болсон. Би олон сүтгэл зүйчдээр ганцаараа очисон. Бүгд хамтдаа байж иж хамтын эмчилгээ чухал гэдгийг зөвлөдөг. Гэвч өмнө 2 удаа эхнэрийг хүчээр шахам оруулсан авч очисон баг. Гэртээ ирмэгц дахиж очигдгүй. Сэтгэл зүйч худлаа гэж ярьдаг. Миний орлого гэр бүлдээ зориулагддагч эхнэрийн орлого өөрийн зөвхөн өөрт нь зориулагддаг. Хүссэн бүхнийг нь биелүүлэх гэж би зээл авчиж өгсөн. Харин намайг нууцлаад найз нөхөд ажлын хамт олноосоо нууцлж надаас ичдэг боллоо. Фэйсбүүк дээр хүртэл найзаар нэмээгүй. Хамтдаа цагийг өнгөрүүлэх, болцох, кино, хоолнд орох надад маш чухал байхад эхнэр зөвхөн дэлгүүр хэсэх, үнэтэй зүйл авахыг л болцоо гэж ойлгодог. Нэг удаагийн хамгийн хүчтэй цохилт нь өнгөрсөн 8 сарын аавуудын өдөр. Эхнэр охинд маань аавыг чинь баярлуулна гэж хэлсэн атлаа өөрөө шөнийн 5 цаг хүртэл шоудаад ирсэн явдал байлаа. Тэр мөчөөс хойш баяр тэмдэглэхээс хүртэл татгалздаг болсон. Өнөөдөр би өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдаж гэр бүлийн хамтын амьдралдаа үн цэнгүй хүн болж хувирсан мэт санагддаг. Гэртээ орж гарч хөдөлж бүхий л зүйл минь буруутгагддаг. Би угаасаа үнэнч бас хөдөлмөрч гэр бүлдээ бүхнээ зориулдаг жирийн л
энгийн л эр хүн. Одоо бол бид хоёрын харилцаанд хамгийн хэрэгтэй зүйл бол мэргэжлийн туслалцаа, эмчилгээ шаардлагатай байна. Гэвч би ганцаараа зүтгэсээр одоо залхаж байна. Үнэхээр салах цаг нь боллоо гэж бодож байна. Та бүхэн зөвлөж өгнө үү? Гэсэн захидал ирсэн байна. За тэгээд ямар ч байсан бидний нэвтрүүлэгт хандаад зориг гаргаад энэ загтлыг бичиж ирүүлсэн танд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд мэдээж амьдралын одоо юу гэдгийг өдрүүд анх бодсон шиг бас байхгүй байх өдрүүд бас ирж болно тий хүний амьдралд. Гэхдээ бууж өгөхгүй байх бас урам хугарахгүй байх зүрх сэтгэлийн хувьд бас юм барьц алдахгүй байх гэдэг бас их чухал. Тэгээ манай гэр бүлийн хувьд харах юм бол хүүхдтэй. Гэхдээ яг хэдэн жил хамт амьдарч яг хэдэн хүүхдтэй болсон талаар бол залуу маань загталтаа бол дуртаагүй. Тэгээд ташрамт хэлэхэд манай энэ залуугийн загтал бол маш их загтал байсан. 8 хуудас дүүрэн загтал байсан. Загтлыг бичих гэж 7 хоног зарцуулсан гэж ярьсан. Тэгээд бид нар яг загтлаас хэвлэл мэдээллийн байгууллага учраас нэвтрүүлэг маань бас тодорхой хугацаанд үргэлжлэх учраас яг гол хэсгийг ингээ авсан байгаа. Гэвч яг ийм нөгөө амьдэрсэн хугацаа анх яаж танилцсан хэдэн хүүхэдтэй болсон ч гэдэг юм уу ийм түүх бол байгаагүй. Гэхдээ ямар ч байсан 2007 онд танилцсан гэж байна тий. Тэгэхээр чин тодорхой хэмжээний 10 гаруй жил бол болчихсон. Ийм гэр бүл байгаад штэ. Гендээч гондооч гэдгээр энэ хосын мань амьдралд асуудал маш их байна л да. Анхнаасаа л эхлээл мэдээж хүүхэдтэй болоод ингээд нэг гэрт ороо явсан ба. За энэ хугацаанд бас залуу маань нэг их нэртэйгээ хамт хүү ганцаараа ч юм уу тий лам дээр очисон баг. За тэгээд тэрхүү лам дээр очисон үед тэр ламны юу гэж хэлсэн гэхээр та хоёр таарахгүй. Салвал чийл сайхан амьдрын гэж энэ залууд хэлсэн байгаа юм л. Тэгээ энэ залуу маань үгэнд нь ороод итгээд эхнэрээсээ салтсан баг. Тэгээ нэгсэндээ орхиод явсан гэсэн үг л тий. Тэгээд эхнэр нь удалгүй тий уйлж гуйж хоёулаа ингээ нийлэх хэрэгтэй гэд ингээд хамтдаа буцаа нийлсэн байгаа. Тий. Эндээс л асуудал эхэлж байгаа. Тий асуудал. Яг энэ комментиг бас бичсэн байсан. Нэвтрүүлэг маань бас дашрам дуртахад салах уу байх уу гэд Кириллээр та бүхэн фэйсбүүкийнхаа хайлт хэсгээр бичих юм бол нэвтрүүлгийн маань нэгэн групп байдаг. Энэ групп дээр таас цагтлаа одоо нэрээ нууцлаад гэж бид хэд ярьдаг ш тэ. Тэгээд нийтэлж болно шүү. Тэгээд өнөө өглөөхөн энэ цагтлыг оруулахад анханасаа яах гэж лам ховрогод итгэж салд сарнсан юм бэ гэсэн одоо тий комментиг бичсэн байна. Яг нь энэ байдлаас ингээд дүгнэхэд бидний нөгөө амьдралыг ирээдүйд зүгнүүд ярих. Тэгээ ялангуяа ингээд буруу муу сүрэг талаар нь таамаг дэвшүүлсэн ийм өгүүлэмж ер нь хүний сэтгэл зүйд яаж нөлөөлдөг вэ гэдэг тал дээр хоёлаа зөвлөвөл ямар вэ гэж бодож байна л та. Яг л ийм кейсүүд олон юм шиг санагдсан. Над дээр бас нэг иржсэн тохиолдол юу вэ гэхээр ламд үзүүлсэн. Ламд үзүүлсэн чи бит хоёрын амьдралыг бүтэмжгүй гэсэн. Тэгээ бит хоёр бол хоорондоо харилцаа айгу боломжий. Ярилцаад ингээд явбал тий амьдралчаар гэтэл лам тэр сүсэг бишрэлтэй хүн ингэж хилээд тахаараас айгу сэтгэл сэвтэй юм одоо салъя л гэж бодчихин да гэд тийм хүндэд таарсан байхгүй. Тэгэхээр иймэрхүү бас кейсүүд амьдралын тохиолдлууд их байдаг. Ийм тий одоо хүмүүс чинь нөгөө лам хуврагч гэдэг юм одоо тий эрдэм ном унсан судалсан хүн гэл их одоо ингээд сүсгэлдэг итгэдэг найддаг ч гэдэг юм уу те. За одоо зөвхөн лам хуврагч гэлтгүү одоо ингээл бодъё л та. Яг хувийн амьдралын талаар зөвгнөөд тэр битгийл ингээд тааруугаар хэлсэн үг хүний сэтгэл зүйд яаж нөлөөлөх вэ? Гэдгийг хариулъя яа те. Харин тий. За ингээд нөгөө лам салаа те салуул чи сайхан амьдрнаа гэд ингээ хэлчихэж байгаа тийм үү. За тийг ингээ хэлж байгаа эннийхэн дагуу гүйцэлдүүлсэн байгаа тийм. Итгээд гэж байгаа тийм. Мэдээж хүний итгэл үнэмшлийг үгүйсгэж болохгүй. Яагаад гэвэл хүний итгэл үнэмшил гэдэг бол тухайн хүний үнэт зүйлдээ яах аргагүй ордог. Тийм учраас хүний үнэт зүйлийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ юу вэ гэхээр энэ итгэл үнэмшил өөрөө гэр бүлд харш. Тухайн хүний эрүүл мэнд, амь нас, сэтгэл зүйд харш буюу нэг үгээр хэлбэл халтаа. Энэ бүх зүйлийнх нь эсрэг чиглэсэн байвал энэ итгэх шаардлагагүй. Нэг үгээр хэлбэл хүнийг одоо үнэт зүйлийг та ач холбогдлоор нь бичээ гэж бичих юм бол хүн хамгийн түрүүнд хайртай хүмүүсээ өчтдөг, гэр бүлээ өчтдөг, хайртай хүмүүсээ өчтдөг. Харин итгэл үнэмшлийг тодорхой хэмжээгээр хойгуур өчөд идэх, хөвчлэн хүмүүст гэдэг. Хэрвээ тэр итгэл үнэмшил таны гэр бүлээс хойгуур бичигдэж байгаа бол
Тэгээ хойгуур бичигдэж байгаа бол та хамгийн түрүүнд байгаа тэр зүйлээ сонгох нь зөвөө гэсэн үг. Хамгийн түрүүнд таны гэр бүл байгаа бол та гэр бүлээ сонгох ёстой гэсэн үг. Тэ. Нэг үгээр хэлбэл ач холбогдлоор нь жигсаасан учраас сүүлд бичигдсэн тэр үнэт зүйл өмнө бичигдсэн үнэт зүйлсээ үгүйсгэх тийм чадамжгүй гэсэн үг шүү дээ. Тэ болохгүй гэсэн үг. Тэ. Тийм учраас тэр зүйлд итгээд тэ гэр бүлээ сална гэдэг харамсалтай зүйл. Тэ яагаад гэвэл тэр өөрийнх нь бусад тэр үнэт зүйлээс нь илүү тэр үнэт зүйлсийг үгүй хийж байгаа. Тэ харилцааг нь сүйтгэж байгаа. Тэ ийм зүйлд бол итгээд үнэмшээд ингэ явах нь бол өрөөсгөл байгаа. А нөгөө талаараа энэ яг хосын мань харилцаанд гарч байгаа хамгийн том асуудал нь юу вэ гэвэл залуу маань энэ ламын үгэнд итгээд гэр бүлээсээ салж байгаа нь өөрөө эхнэрээ маш том гомдол тээхэд хүрэж байгаа гэсэн. Тэ ийм орхигдсон, хаягдж байгаа, гологдож байгаа тэр мэдрэмжийг эхнэртээ өгчөж байгаа байхгүй нэг үгээр хэлбэл. Тэ ингээ өгчөж байгаа. Тэгээ энэ харилцаанд чи ийм ангал үсчихэж байгаа байхгүй ингээ цав үсчихэж байгаа. Сэтгэл зүйтэй гэдэг шиг тийм. Яг тийм зүйл үүсчихэж байгаа. Ийм зүйл үүсцэн эмэгтэй хүн яах вэ? Одоо жишээлбэл те магадгүй ингээ заавал гэрлэлтээр биш те ингээ үерхчихсэн байж болно. Үерхчихсэн чамаг айгуу бит хоёр ингээд амьдрах юм бол би ингээ амжилтанд хүрэхгүй гэсэн ингээ салчаад буцаа хэсэг хугацаанд энэ дараа хоёлаа үерхээ гэх юм бол тэр эмэгтэй хүн ингэж хэлээгүй мөө тий нөгөө үгийн хүч нь ингээд байгаад л юм гэсэн үг шүү дээ. Яг нөгөө ийм зүйл бас байдаг штэ. Итгэл үнэмшил байгаа байхгүй. Заавал шашин шүтлгийг бас яриаггүй тий. Тэр хүн юунд итгэн тэгээ юуг нэрээ тийм шүү гэж үнэмшин гэдэг чинь бас их ялгаатай ойлголт юм шиг байгаа юм л та. Жишээлбэл одоо энэ би зүгээр ингийн жишээ авахад сандал дээр суувал би амарнаа. Энэнд ч гэсэн хүн итгэж үнэмссэн учраас үйлдэл хийж байгаа байхгүй тий. Өөрөөр хэлбэл тэр үйлдэл хийх хэмжээнд одоо ингэж нөлөөж хүчтэйгээр одоо ингэж нөлөөлж ш тэр хүний сэтгэл зүйд. Тэгээ энэ дээр нөгөө үг гэдэг өөрөө айгүй том тоглолт хийдэг зүйл байгаа байхгүй. Үгээр яг тэр хүний итгэлийг байгуулна, тэр хүнийг үнэмшил үйлдэл хийн гэдэг нь үйлдэл хийтэл хөтлөн гэдэг нь үг байгаад байна. Тэгээ магадгүй яг энэ тохиолдолд яг одоо ийм үгнүүдийг сонсцсон яанаг эргэлзээ явж байгаа хосууд байж болно шүү дээ. Тэгвэл үнэхээр хоорондоо ярилцаад үзээсэй. Тэ? Тэр хүн үнэхээр одоо юу гэдэг ванга шиг далдыг хардаг. Тэгээ хэлсэн болгоно ингээ бэлэгддэг те. Тийм хүн мундаг одоо чадвартай одоо авьяас бэлэгтэй юу гэдгийг тийм хүнд хоёрын амьдралд ямар нэгэн зүйлийг хэлсэн ч гэсэн хоорондоо ярилцаад үзээсэй. Энэ үйлдэлийг хийх хүн нь хин. Тэр лам юм уу? Тэр багш юм уу? Эсвэл энэ амьдралаар амьдрах хүмүүсэнд хоёр өөрсдөө юм уу? Тэ? Хэдийгээр амьдралд нь одоо ийм сөрөг муу зүйл болох нэ гэж таамаглаж хэлж байгаа ч гэсэн энийг өөрчлөх хүч байж болохгүй мó. Өөрчлөх ухаан байж болохгүй мó. Өөрчлөх өдөр тутмын хэрэгжүүлэлт байж болохгүй мó. Энийг яагаад хоорондоо ярилцаж болохгүй юм те. Тэгээ энэ нөгөө гомдсон гомдол байгаа учраас энэнд итгээд нөхөр үйлдэл гаргацсан эхнэр тэрэнд нь итгэсэн гомдол байгаа учраас эхнэрийн гомдол хожим ингээд те жижигнээр харагдаад нөхрийн үг үйлдэлийг хүртэл шүүмжлээд ламд хүртэл итгэжээдэг чи гэдэг ч юм уу те ийм байдлаар бас нөлөөлөд нь штэ. Тийм штэ. Тэгээ эн чинь бас нэг ийм зүйл давхар яг энэ процесс донд те ингээ ламд үзүүлээ та хоёр таарахгүй салвал чи сайхан амьдрна гэдэг энэ үнцэг дээр маш олон ийм давхар ийм сэтгэл зүйн процессууд мэдрэмжүүд явагдаж байгаа байхгүй юу. Нэгдүгээрт энэ залуудаа ирч тэр эмэгтэй дээрч тэр. За эмэгтэйгийн хувьд хамгийн их тэр ийм таагүй мэдрэмжүүдийг авна штэ. Тэг ингээд шийдэж байгаа байдлаар тэгээ илүү их эхнэртэй итгэхгүй. Эхнэр энэ хүн надад итгэдэггүй юм байна гэсэн мэдрэмжийг авна штэ тий. Үл итгэж байгаа. Тэгээ надаас илүүтэйгээр тэр энэ итгэл үнэмшил буюу лам бөөдөө итгэж байгаа гэдэг энэ үл итгэлцлийг ингээд мэдэрнэ гэсэн үг. Дараа нь юу вэ гэхээр энэ эмэгтэй чи өөрөө гологдож байгаа тий орхигдож байгаа хаягдж байгаа буюу ийм таагүй ийм мэдрэмжийг мэдрэх байхгүй юу. Тэгээд үүнээсээ үүдэл тэр гомдол тийш штэ мэдээж тий. Ингээд тэр хүний үгэнд ороод ингээд намайг гэр бүлийнхаа хүнийг бүр хүүхдийн төрүүлж өгсөн эмэгтэйг ингээд хайнаа гэдэг бол тэр эмэгтэйгийн хувьд бол асар тийм одоо хүчтэй цохилт болж өгнө гэсэн үг байхгүй. Тэгээ мэдээж нөгөө бүсгүй хувьд мэдээж уучлал бүсгүй хувьд ингээд гуйгаад амьдралаа бодё хүүхдүүдээ бодё гэд хамтдаа эргээд гэр бүл болсон. Бүсгүй бол ингээд хамтдаа гэр бүл бол яг гуйсараа буцаа сууж байгаа. Тэгээ энэ үед харин бүсгүй гомдолтой байсан ч гэсэн тэдгээр зүйлсээ илэрхийлсэн үү? Тэ.
Дээрэс нь залуугийн хувьд маань яг эхнэрээсээ яг энэ үгэнд итгээд гэр бүлээ ингээд салсан бол буцаа нийлэх үедээ яг уучлалгүй хоорондоо сайн ярилцаж ойлголцсон уу гэдэг бас аюу чухал гэсэн. Тэр үед үүссэн энэ анд цавыг те буцаад нийлэх үедээ ямар ч шийдлгүйгээр нийлцсэн үү гэдэг бас асуудал байна шүү дээ. Тийм тий. Тэ ерөөсөө ярилцахгүйгээр за окей. За би чи хүрээ дээрээ гуйж гинэ гэдэг юм уу окей би очиё гэд ингээ очицсон. Гэхдээ тэр өмнө яагаад салсан гэдэг шалтгаан тэрийгээ ерөөсөө ингээд огт ярилцахгүйгээр түүнээсээ ямар нэгэн одоо зүйл сургамж авахгүйгээр дээрээс нь тэрнээс ямар нэгэн уучлал болон уучлал гуйх процесс явахгүйгээр гэр бүл буцаад ингээд болчдөг. Гэтэл дараа нэг жоохон харилцааны асуудал гарангуут яригддаг те. Тэр үед би ламын л үгэнд ордог гэж. Эсвэл тэр үед би чамайг гуйдаггүй гэж те. Намайг хаяад явсан тэр үед чи би зүгээр л чамайг явуулдаг гэж. Тийм ийм харуулслууд буцаад гарах боломжтой байхгүй. Боломжтой. Залуугийн маань одоо цагтлын ихэнх хэсэгт шууд энэ өгүүлбэр орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө үг чинь хадгалагдсан байгаад байгаа байхгүй тий. Бодогдоод байгаа байхгүй. Цагтал бичиж явах хүртэл үйд ч гэсэн энэ ингээд тий яг энэ сэтгэл зүй байгаад байгаа байхгүй тий. Анхаал бит хоёрын амьдралыг лам хүртэл ингэж хилж ийсэн юм өө гэл цагтал эхлүүлж шít. Гэтэл энэ хүн чи яад гэхээр энэ нөгөө хэлсэн үгэнд одоо хүртэл итгэж байна. Одоо хүртэл энэ харуулсал дунд байна. Одоо хүртэл тий тэгтгэл вэж гэсэн нэг юм буцаж харсан тий 2007 он руу байн явсан энэ бодлууд бол байгаад байгаа байхгүй. За яг ер нь бол яг хосын харилцаа гэр бүл болоод амьдарч байгаа хүмүүс ганцаараа ингээд сайхан амьдрна гэж байхгүй тий. Хамтдаа хөгжиж хамтдаа энэ бэрхшээлийг даван туулж нүүр тулж ээж тий асуудал бэрхшээлгүйгээр сайхан амьдрна гэж байхгүй. Тэгээ асуудал бэрхшээл энэ олон зүйлийг туулж ээж хамтдаа тэр аз жаргалыг тэр сайн сайхан амьдралыг мэдэрдэг гээ. Олон хүмүүс амьдралыг харахтаа маш хэлбэрхнаар хараад идэх тий. Маш хэлбэрхнаар яаж даван туулах уу гэдгийг бодоод төвлөрөөд идэх тий. Гэтэл асуудал яг тулгарх үед нураад унцдаг. Буугаад өгчдөг тий. Тэгээд аль болох хэлбраар амьдралыг сайн сайхан аз жаргалтайгаар туулах гэдэг. Гэтэл хосын харилцаа ганц биеийн амьдрал ч гэсэндээ юу гэхээр тодорхой бэрхшээл, тодорхой зөрчилтөө нүүр тулдаг тий. Тийм учраас энэ загтал бичсэн залуудаа илүү их зөвлөж хэлмээр байгаа. Таны амьдрал бэрхшээл, магадгүй зовлон, магадгүй зөрчил байна. Тэрнтэй та нүүр тулах нь чухал. Тойроо зүхтах ус. Тэгээ түүнээс эргэж хараад буцаа явах биш. Тойрч гарах гэж оролдох ус. Харин түүнтэй нүүр тулаад даван туулах нь чухал байдаг. Түүнээс ганцаараа сайхан амьдрна гэсэн үг биш. Тэгээ энэ дээр ингээд нөгөө лам нь хэлцээ байгаа байхгүй. Чи салбал сайхан амьдрна гэсэн. Тэнгүүд залуугийн маянууд сайхан амьдралыг ботсон байх нь шүү дээ. Би ингээд салчих юм бол сайхан амьдрах юм байна. Би л гэдэг өнцгтөр төвлөрч шүү дээ. Тэгэхээр ганцаараа сайхан амьдралыг зохицлох ус хань жилтэйгээ хамтдаа сайхан амьдралыг зохицлоодаг тэр сонголтыг хийгээсэй гэж тий. За яг энэ цаг мөчид бас сонсогчдоос асуумаар байна л та. Магадгүй таны гэрлэлтийн талаар хэн нэгэн ямар нэгэн шүүмж эсвэл сөрөг зүйл хэлэхвэл тэр таны сэтгэл зүйд магадгүй таны амьдралыг бэснүүлэх хэмжээнд нөлөөлөх үү, нөлөөлөхгүй юу гэж бодож чинь ер нь зөвхөн өөрийн амьдралыг болтохгүй эсвэл хэн нэгний амьдралыг таас дүгнээд бодоод үзээрэй ер нь мэдээж сөрөг үг гэдэг бол хүчтэй. Гэхдээ тэрийг хүлээж авч итгэх үү, цааш нь тэрэнд үйлдэл гаргах уу, хариулт үзүүлэх үү гэдэг бол хувь хүний сонголт бас байх ёстой болов гэж харж та өөрийн үзэл бодлыг манай лайвны доор бас үлдээх бүрэн боломжтой шүү. За хоёлаа цагтлынхаа цаашаа ингээд явмаар байна л да. Тэгсэн чинь за энэ дээр ингэсэн байгаа юм. За. Тэгээ нөгөө ламд үзүүлээ та хоёр таарахгүй салвал чи сайхан амьдрнаа гэсний дараа эхнэр нь ингээд гуйсан байгаа юм тий. Хоёулаа хамт амьдрья гэд уйлаад дуугаад ингээд буцаад нийлсэн. Яг тэр үеэс эхнэрийн уур бухимдал надад ханддаг хандлага огцом өөрчлөгдсөн гэж. Маш их ууртай өөрчлөгдсөн бол гэж байна. Маш их ууртай болсон биз тий. Ууртай. Тэгэхээр тэр эмэгтэй анханасаа ууртай бол байгаагүй. Өөрчилсөн. Тэр сэтгэл зүйд нэг хүрсэн зүйл байгаад нь штэ. Нэг үгээр хэлбэл тэр хүний хандлагыг нөхөртөө хандлагыг магадгүй гомдол өөрчилсөн байх.
Тэгээ тэр энэ хосын харилцаанд дунд гомдол гэдэг зааг орж ирсэн гэсэн үг байхгүй юу. Тэгснээрээ юу гэсэн үг өгвөл нөгөө эмэгтэй чинь мэдээж хүүхдээ үр хүүхдээ бодоод тий ингээд хамтдаа нийлхийг хүссэн. Тэгээ нийлсэн ч гэсэндээ нэг уучлж чадаагүй байгаа тийм шүү дээ. Нөхрийгөө уучлаагүй. Уучлж чадаагүй. Нөгөөх нь магадгүй уучлалгүйгаагүй байх гэж бодож байна. Тийм учраас уучлж чадаагүй харилцаанд асуудал байдаг. Тэрний үеиг л магадгүй үзэн ядалт, магадгүй үн цэнгүй байдлыг мэдэрсэн тэр гомдол, бухимдал тэгээ тэдгээр зүйлсүүд ингээд мэдрээд байгаа. Тэр зүйлсүүдийг мэдрээд байгаа. Тэгээ нөхрийг харах болгондоо тэрийг ингээд мэдэрнэ гэсэн үг шүү дээ. Энд чинь ямар хэцүү амьдрал вэ тий. Тийм учраас энэ хосын харилцаанд бол ингээд яг энэ зүйлийг хийсэн учраас эхнэр нь ингээд нөхрөө ингээд өөр харилцдаг болсон. Уур бухимдалтай тий хандлага нь огцом өөрчлөгддөг. Маш их гомдсон хүн зөрүүлээд эсэргүүцлийг итвэхтэйгээр үзүүлж эхэлдэг. За ингээ харах юм бол залуу маань миний дуртай зүйлс гэж тоглоом тоглох, цэцэг тарих, зураг авах, хоббитэй, найз нөхөд гэд бүх зүйл дээр одоо түүний доромжлол гоочлолоос болоод би өөрийгөө алдаж эхэлсэн. Бүр найзуудтайгаа уулзахаасаа айдаг, хобби сонирхлоо хайсан, ажлаа хүртэл доктортой одоо хийхээ болсон, зүгээр л нэг таксичин болсон гэж хэлж байгаа. Тэгэхээр нөгөө мэдээч одоо эхнэр хүн зүгээр байгаа учраас тэр залуу энэ шийдвэрийг бол гаргаагүй штэ. Эхнэр нь ямар нэг юм хэмжээгээр цэцэг тайрна гэж юу вэ? Чиний царьсан цэцэг урахгүй байна ч гэдэг юм уу те. Одоо чи одоо зураг авах хоббитэй л хин тэрний оронд илүү хийм мөнгөний ажил хийгээч ч гэдэг юм уу. Эсвэл авчирж байгаа цалингийн шүүмжилдэг ч юм уу. Энэ нөгөө гомдолтой бас холбоотой байх боломжтой. Маш их гомдсон байгаа учраас зөрүүлээд тэр нөхрийг одоо хийж байгаа зүйлийг харахтаа хийж чаддгүй байдлаар олж харж шүүмжилж буруутгаж хүлээж авахгүй те. Тэгээд тэр нөгөө эсэргүүцэл үзүүлээд нь шүү дээ нөхөртөө болвол. Тэгээ энэ эсэргүүцэл дотор чинь харьцуулалт явна. Тэ дорд үтсэн хандлага явагдана. Доромжлол, гоочлол бүгд ингээд нэмэх нь нэг бараа гэдэг шиг те. Ингээд нэмэх байдлаар ирж байгаа байхгүй. Энэ гэр бүлийг салгасан анхны тэр зүйл бол нөхрийн нөгөө үнэт зүйл уу итгэл үнэмшил шүү дээ. Тэгээ лам тий ингээд ламд үзүүлж байгаа энэ харилцаа гэсэн үг. Энэ бол нөхрийн хувьд үнэт зүйл нээсэн. Харин дараа нь буцаа гэр бүл болсны дараа эхнэр нөхрийн ямар зүйл рүү илүү их товтлсон байна. Энэ дээр бичсэн байна. Тоглох зүйлүүд рүү цэцэг тарих, хобби маань, найз нөхдүүд рүү маань ингээд дайрч доромжилж эхэлсэн гэж байгаа. Хийсэн бүх зүйл гэж байна. Биеийн хилэмжийг хүртэл шүүмжлэн, намайг хээнд ч хэрэггүй амтан гэж мэдрүүлдэг. Зөрчилдөөн ихтгэд би ихэндээ муудалцдаг гэсэн сүултээ энэс болоод гэрээсээ бүр 1-2 хоног биш те 7 хоногор эзгүй алга болдог гэж те. Өөрийнхөө нөхөр үнэт зүйлсээр дамжуулаад гэр бүлээ ингээд салгаад буцаа нийлсэн. Тэгээ нийлэх үед яасан бэхээр тэр нөхрийн үнэт зүйл гэдэг бол эхнэрийн хувьд тийм ичхүртэй тийм гутамшигтай зүйл болж хуурж байгаа байхгүй эхнэрийн хувьд. Тийм учраас нөхрийнх нь хувьд үнэт зүйлс гэж дуртай зүйлс гэж яригдж байгаа зүйл нь эхнэрийн хувьд юу ч болж хуурсан гэсэн үг. Магадгүй тэр анх тэр лам нөхөрт нь зөв зүйл хэлээд зөв ийм зөвлөгөө өгөөд ингэ явсан бол магадгүй эхнэр нь тэр итгэл үнэмшлийн дуртай зүйлсийг хүндлээд илүү сайхан харилцаа байх боломжтой байсан. Харин тэр сөрөг зүйлсийг хэлснээрээ нөхрийн үнэт зүйлс нь өөрөө эхнэрийн хувьд юу ч болж хуурж байгаа. Ямар ч үн цэнгүй болж хуурж байгаа байхгүй. Тийм учраас нөхрийнхөө энэ хобби, найз нөхөд үнэт зүйлс гих зүйлийг ингээд доромжлолтой магадгүй ханддаг ч юм уу тийм үл хүндэтгэлтэй л ханддаг. Одоо хүндэтгэлгүй л хандж гин гэсэн үг байхгүй. Тэгээ тэр нь юу вэ гэхээр нөхөрд ингээд доромжлол гойчлол болж мэдрэгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг энд нэг жижигхэн зогсоод хэлэхэд бид нар ер нь хосын харилцаанд, гэр бүлийн харилцаанд нэг нэгнийхээ үнэт зүйл, дуртай зүйл, хиймээр байдаг зүйл, бүрөөддөг зүйл, хүрмээр байдаг, очмоор байдаг. Одоо юу гэдэг нь тэр цагаа гаргамаар байгаа тэр зүйлүүдийг нь ойшоож огтхонч болохгүй. Мэдээж 100% ингээд дэмжих боломж юу гэдэг нь тэр зүйл байхгүйсэн ч гэсэн энэнд хүрэх боломжтой болон шүү, бүтэн шүү, тодорхой хуваар хүндэлдэг, ойлгож өгдөг, дэмждэг байх их чухал. Тэгээ хувь хүний үнэт зүйлийг ингээ хүндлэхгүй, харгалзаж үзэхгүй байна гэдэг нь тэр хүнийг
амьдрах хүсэл мөрөөдөлгүй, урам зориггүй, ирч хүчгүй болгож байгаатай яг адилхан байгаад байгаа хгүй тий. Сайхан зүйл бодохгүйгээр зүгээр л амьдр гэдэг команд өгч байгаа юм шиг. Гэтэл энэ командэр хүн амьдрах ч гэсэн удаан жаргалтай амьдрна гэхэд бол амаргүй. Хүн гэдэг өөрөө сэтгэл зүйтэй. Сэтгэл зүй гэдэг маань мэдээж тий дуртай зүйлээ байгаа ертөнцийн аз жаргалтай байж иж ийм тайван байдлыг олдог. Ийм хэсэг байна. Тэгэхээр усынхаа харилцаанд нэг нэгэндээ хандахдаа тэр бие хүний үнэт зүйлийг бас хүндэлдэг, дэмждэг байх нь чухал шүү. За тэгээд яг эндээс харах юм бол яг гэр бүл болоод энэ төр хугацаанд ламын хэлсэн үгээс болоод салж байгаа энэ процесс дээр бол маш өндөр том процесс явагдсан. Үйл ажиллагаа буюу энэ хосын харилцаанд маш том сэв суусан гэсэн үг тийм. Тэгээ энэ харилцаагаа ингээд загтлаас ингээд сайн харах юм бол шийдвэрлэгдээгүй харилцаа байгаа байхгүй. Энэ харилцаа зүгээр л тухайн үед болоод салаад буцаа нийлсэн юм харилцаа болол өнгөрцөн. Түүнээс биш ямар нэг нь уучлал байгаа, нэг нь уучлж өгсөн ч юм уу те уучлсан юм процесс ерөөсө болоогүй. Зүгээр л ингээ орхигдсон. Тэг ингээд за намайг гуйсан учраас би очичлоо. Тэг ингээд асуудалгүй ингээ амьдрчиж болох юм байна гэж болцсон. Тэр цаг үеэс эхнэр нь өөрчлөгдсөн учраас тэр хүний дотор ямар нэгэн зүйл болсон процесс болж байгаа учраас л тэр хүн өөрчлөгдөж байгаа гэдгийг нөхөр маань анзаараад залуу минь үнэхээр тэр үед те өөрийн буруу гэж бодож байгаа бол те үнэхээр тэр үед ингээд алдаа гаргасан гэж бодож байгаа бол одоо ч гэсэн уучлал угаад энэ талаар ярилцахад те оройтойгоо тий. Тэгээд энэ нөгөө магадгүй эхнэрийн дотор илэрхийлэгдээгүй тэр сэтгэл хөдлөл магадгүй илэрхийлэгдээгүй дуусгаагүй тэр үйлбэр үг байхыг үгүйсэхгүй яг энэ үйл явдалтай дотроо бодоод явдаг. Тэр үед намайг тэгсэндээ тэр үед нэг ламын үгнээс болоод намайг хайсандаач гэдэг юм уу те тэрийг хэлж илэрхийлээгүй. Одоо хүртэл дахиад хаяа явчихъя гэж айс болон түгшүүрээс болоод илэрхийлж чаддаггүй. Тэгсэн ирнэ нөхрөө хүндлэе гэхээр хүндэлж яагаад чи хүндэлж өгч чадахгүй байгаа. Ийм өөрөө ч мэдэхгүй ийм үйлдэл хийгээ яваад ах боломжтой юм шүү гэдгийг хэлмээр байгаа. Ааха. За окей. Тэгэхээр яг энэ хүртэл магадгүй сонсогчд маань бас яг тий манай нэг манай одоо цагтл битсэн залуугийн маань амьдралыг бас сонсоод эргэн тойронд бас яг ийм кейстэй хүмүүс бас төсөөлөгдөж байгаа гэж бодож байна. Тэгвэл та нэвтрүүлгийг маань бас хуваалцаж өгч болно шүү гэж хэлмээр байна. За манай хоёрын цагтлын дараагийн агуулгыг ингээ хараад ахаар сүүлийн 4-5 жил эхнэр маань зайл гих бүрт би цогтдог болсон. Нэг юм циклд орсон байгаа байхгүй тий. За тэгээд яадгүй гэхээр жилдээ 2-3 удаагийн давтамж давтагднаа. Эхнэр нь амар дургуун хүрээд чи яв одоо зайл чамайг хармааргүй байна гэж хэлчихдэг. Тэгэхээр нөхөр яваад өгдөг. Жилдээ 2-3 удаа. Тэгээд буцаад залгадаг. За одоо хүрээд ирээ гэхээр буцаа хүрээд ирдэг. Явдаг, ирдэг. Нэг юм цикл байгаад шүү дээ. Дургуун хүрэхээрээ, уур нь хүрэхээрээ нүднээс хол тий нүдэндээ ингээ хармааргүй байна. Гэтэл тайвширхаараа дууддаг. Энэ өөрөө гэр бүлийн амьдралд хосын харилцаанд бас яг зөв амьдралыг хэмнэл гэхээсээ илүүтэйгээр шийдэгдэхгүй асуудал, шийдэгдэхгүй харилцаанууд байгаа учраас бас хараахан тийм зөв бас бишээ. Тэгэхээр энэ дээр манай хоёр нэг шийдвэрт хүрэх хэрэгтэй. Тэгээд саяхан бас нэг тийм рилд орж исэн л та. Тэр рил дээр маань юу гэдэг гэхээр өдөр болгон сали, өдөр болгон тий дургуг өрөхээр би явлаа. Эсвэл нөхрөөсөө ингээд төрүүлээд бити гараарэ. Би ерөөсөө ийм зарчмыг баримталдаггүй. А тэгсэн чи яасан гэхээр бүр боли гэх одоо үе ирсэн гинэ. Тэгээ тэр үедээ яасан гэхээр нөхөртэй амар эрс шийдэмгийгээр би үнэхээр төвчгүй надаа би явлаа гэсэн чи нөхөр нь амар сериосны хандаад уучлалгүйсэн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө салий гэдэг үг өөрөө боли гэдэг үг үн цэнэгүй болох тохиолдол байгаад байгаа байхгүй. Мэдээж энэ үгийг үн цэнтэй байлга гэж байгаа юм биш. Болж игэл энэ үгийг битгий хэл. Болж игэл чимдамтаа хувцас аваад тэ битгий яв, битгий гар. Гэхдээ өдөр болгон энэ үгийг хэлээд авах юм бол энэ ингээ хэлчихэл хийдгийг. Хүн нөгөө нэг баян хэлдэг зүйлдээ хүний тарих тасал болдог. Тэгээ яг тэр үйлдэл ингээ хийгдэхэд ийм байж л байдаг тий. Үн цэнэгүй хандтгаал гэсэн үг. Тэгэхээр зэрэг манай хоёрын хувьд нөгөө цикл болсон зүйл байгаа байхгүй. Давтамжтай болсон гэж өөртөө илэрхийлж байна. Энэ нь өөрөө амьдралын хэмнэл шиг те амьдралын бүр юм дадал шиг жилдээ нэг 2-3 удаагийн баяр тэмдэглэдэг шиг те эсвэл нэг аяллаар явдаг шиг хийх ёстой юм шиг тий болдгоороо болж байгаа юм шиг ингэж хүлээж авах нь өөрөө те тэр хосын харилцаанд сэтгэлийн одоо те тэр цөхрлийг бий болгоно. Тэр нөгөө одоо юу гэдгийг те
байдлыг барнаа одоо бид нар нөгөө ёо бүр өста барагдчихээн. Хамаг тамир тэнхээ барагдчихээн гэж ярьдаг штэ. Цөхөрчээн гэж ярьдаг штэ. Тийм байдал руу л бид нар одоо ингэж одоо тархиа тэ өөрсдийнхөө бие махбодыг тасгалжуулж байгаа хэлбэр. Тийм болохоор эндээс дүгнээд юу гэж хэлмээр байгаа гэхээр зэрэг дургуугаа өрхээр гэрлүүгээ явдаг, дургуугаа өрхээр салъя гэдэг үгийг хэлдэг ийм одоо амьдралын хэмнэлтэй дадалтай бүү байгаасай. Энэ маш хорон нөлөөтэй байдаг шүү. За манай сонсогч нар бас энэ дээр комент бичсэн байгаа. Энийг товчхон уншиж гэж бодож байна. Хин нэг нь таарахгүйгээд хэлэх чинь сэтгэл зүйтэй. Хин нэгний үгээр шийдэх хэмжээний чухал биш байна гэж бодож байна гэж манай Аленка Иваа минь хэлсэн байна. За мөн тэгш жаргал соднон байна. Эр хүн олон жил гэр бүлээсээ салчхал ганцаараа явж байгаад хоёр дахь амьдралаа эхлүүлсэн удаага байж гэр бүлийн хоорондын таарамжгүй харилцаанаас болоод сална гэд хэрэлдэх тоолондоо ярих юм зөвлөгөө авъя гэсэн байна. За тэгээд Аленка маань үргэлжлүүлээд гисэн. Эхнэр бас хувь хүний орон зай, зориг, хүсэл, үзэл бодлын үнэлээгүй болов. Тийм үед хинч хүндирэх байхаа. Хүн дуртай үгийн хилдэг дуртай зүйлээ хийж байгаа үедээ жаргалтай шүү дээ. Яаж яваад сууц юм бол доо гэсэн. За амьдралыг үзэх, үзэл харах үнцэг өөр хүмүүс л учирчтэй гэсэн ийм комментууд ирсэн байна. За зөрчилдөөн ихтгэд би ихэндээ муудалцдаг байсан бол сүүлдээ гэрээсээ зүгтдэг болсон гэж. Тэгээд нэг хоногоор дараа нь хэд хэдэн хоногоор ингээ явдаг болсон гэж байгаа. Одоо бүр 7 хоногоор гэж. Сүүлдээ бүр ингээ нийтийн байр түрээсэлж явдаг болсон гэж байгаа. Ер нь бол нэг асуудлаас зүхтна гэдэг мэдээж нөгөө хүний тодорхой хэмжээний хамгаалах механизм тий хамгаалж байгаа юм хэлбэр боловч бүх цаг үед энийг энэ хамгаалах механизм байгаа учраас би өөрийгөө хамгаалж гинэ гэд энгүүр өмөрөөд ингээд асуудлыг шийдвэрлэхгүйгээр зүхтаад байна гэдэг бол тийм сайн зүйл биш. Ялангуяа хосын харилцаанд гарч байгаа асуудлаа шийдвэрлэхгүйгээр тэр харилцаанаас зүхтах нь өөрөө үр дүнгүй харилцааг улам хурцдагдаг, муутгадаг тийм арга хэрэгсэл байгаа. Тийм учраас залуу маань тий ингээд бүү цухтаагаасаа нүүр тулаасаа бүр ярилцдаг те бүр ойлголцгож оролцдог. За нөгөө талаасаа юу гэхээр үнэхээр бас хэцүү л дээ. Энэ дээр бичсэн байна. Зайл гэж хэлдэг. Бүр ярьлаад хэлж байгаа юм шүү. Тэгээ эрэгтэй хүний хувьд нөгөө хөөгдөн гэдэг бол те нөгөө хамгийн одоо бас нэг талаараа нилээн одоо доромжлогдож байгаа хэлбэр. Ямарч байр суурь тийм алга шүү дээ. Байр суурь, хэрэгэн зэрэг те байдал бол мэдрэгдэхгүй шүү дээ. Ямарч хүндлэл гэдэг үгийг бүр яриад чирэггүй гэсэн. Энэ хэмжээний харилцаа хүндэрсэн байна. Энэ харилцааны харилцаа одоо асуудалд орсон байна гэдгийг илтгэж байгаа гэсэн. Гэтэ энэ зөвхөн зайл гэдэг үгийг хэлж байгаа хүндээч биш. Энэ үгийг бас хэлэхэд хүрэж байгаа бас нэг шалтгаан ч бас байгаа ах гэж бодож байна. Аль талдаа л байгаа гэж тий. Манай хосуудын хувьд яг хосын харилцаагаар мэрэгсэн сэтгэл зүйчдэр очиосоо гэж зөвлөмөр байна. Яг тэгэхээр одоо бид нар нэвтрүүлгийн богинохоо минутанд бас яг ингэ зөвлөж байгаа. Маш олон агуулгыг бид нар бас ингэ орхигдуулах гэдэг юм л та. За энэ дунд би нэг ийм цагтлаас болвол бүсгүйг бас ингэ төсөөлж штэ. Ер нь бол илүү ингэ манлаад л өндөртэй. Хил хязгаарын хувьд өөрөө тогтоодог. Одоо жишээлбэл хосын харилцаанд хин нэгэн жоохон давмгаа ингээд те шийдвэр гаргадаг. Эсвэл одоо хүсэл сонирхлоо илэрхийлдэг. Өөрийнхөө байлгах гэдэг тохиолдлууд байдаг. Заах мэдээж байж болно. Гэхдээ дандаа нэг нь тийм байгаа. Тэгэхээр энэ өөрөө эрүүл бас харилцаа авчна. Тэгэхээр залуугийн маань илэрхийлж байгаа илэрхийлэмжтэр бол эхнэр илүү бүх юмыг тогтоож өгдөг. Хил хязгаарыг тогтоож өгдөг. Тэ? Яаж хийх ёстой тэр шийдвэрүүд дандаа эхнэрийнхаар байдаг юм шиг тусгагдж буусан юм цагтл байгаад байна. Ялцч би нэг хүнээс ирж байгаа илэрхийлэмж болохоор. Гэхдээ амьдрал дээр үнэхээр ийм төрлийн бас эмгтээчүүд байдаг. Гэр бүлийнхаа уур амьсгалыг, гэр бүлийнхаа хаашаа явж аялах, юу хийх, хинтээ уулзах, гэртээ хэнийг уурах те ямар тавилга яаж байршуулах бүх юмыг нь зөвхөн шийддэг. Эмэгтэйчүүдийн санаагаар шийдэж, эрчүүд гүцдэгдэг төрлийн гэр бүлүүд бас байдаг. Мэдээж энийг буруу шахахгүй те тэр хүмүүс хоорондоо зохицоо явж байвал. Гэхдээ эндээс ингээ харах юм бол залуу маань өөрөө энэ дээр амар гонсгор байгаа байхгүй те бүх зүйлийг бүсгүй тогтоодог учраас. Тэгэхээр эндээс бас ингээд зогсоод дүүнмээр юм л та. Яг бүсгүй та
яг өөрийнхөө хиймээр байгаа энэ зүйлдээ нөхрөө сонсдог уу? Нөхрийнхээ үзэл бодлыг харгалздаг уу? Эр нөхөр маань өрхийн тэргүүн маань гэсэн одоо тий хүндлэл тэр байр суурийг та өгч чаддаг уу? Энэ юугаар мэдтээ? Энэ ч нэг тийм олигтой юм хийж чадахгүй. Анхнаасаа нас та тэгэж гэр бүл болсон. Гэдэг ийм үзэл бодлоор бүх шийдвэрийг өөрөө гаргаад бүх одоо тий зүйлсүүдийг өөрөө ингээд тогтоодог. Хаана одоо манай гэрээ юу байх вэ гэдгийг ингэж хязгаарладаг бол энэ бас нэг тийм сайн зүйл бас биш ээ. Энэ нь эргээд нөгөө нөхрийн хувьд байр суурийг өгдөхгүй, нөхрийг хүндлэлгүй байдал руу, нөхрийг цаашлаад бүр итгэхгүй байдал руу хүргэдэг. Энэ тэг байр сууриа зөв болоогүй гэр бүлийн систем буюу дүр төрх болчихж байгаа. Эндээс хүүхдүүд ч гэсэн ээж нэгдүгээрт аав бүр 3 4 5 дугаарт гэсэн байдлыг мэдэрнэ. Ээж ба бусад гэсэн одоо тий ийм ангиллаар гэр бүлийн чухалчлалыг тогтооно. Тэгэхээр энэ бол сайн биш учраас энэ дээр бас бодож үзээсэй гэж бас зөвлөмөр байна. Эцэст нь залуу маань бичсэн байгаа. Гэр бүл сэтгэл зүйчдэр зөндөө очисон. Хосорооч гэсэн 1-2 удаа очисон. Эхнэр маань сэтгэл зүйчдэр очих дургүй гэж ингэж хэлсэн байна. За тэгээд мэдээж яг залуугийн маань хувьд мэдээж алдаатай өмнө нь шийдвэр гаргаж исэн ч гэсэндээ өнгөрсөн хугацаанд түүнээс хойшоо хичээж ирсэн байгаа юм. Хичээж ирсэн байгаа. Олон зүйлийг төвчж те олон зүйлийг өнгөрөөж олон зүйлийн ард гарч ингэж төвчж ирсэн. Бас маш төвчээртэй залуу байна гэж би харж байгаа. Нөгөө тал дээр залуу маань ганцаараа сэтгэл зүйчдэр энийг сэтгэл зүйчид тосын харилцааны угаасаа асуудал байна гэж харах нь зөв. Гэхдээ энэ асуудлыг та шийдвэрлэх боломжтой. Тэгээ яаж шийдвэрлэх боломжтой вэ гэхээр магадгүй ингээд би бүр салах дээрээ хүрээд ирсэн байна гэж байгаа. Хэрвээ яг салах дээрээ хурж ирж байгаа бол энэ шийдвэр дээр ирээд эргэлзээтэй байгаа бол та ганцаараа ч хамаагүй сэтгэл зүйч тандаараа. Хүн яг өөрөө өөрийгөө ойлгоод ирэх үед тэгээ энэ харилцаан дундаас би юу мэдэрч байгаа? Энэ харилцаан дундаас миний гаргасан алдаа юу вэ? Ололт амжилт нь юу вэ гэдэг энэ бүх зүйлийг сэтгэл зүйчтэй ярилцаад амьдралаа нэг дүгнээд тэгээ ингээд базаад ирэхээрээ яадаг вэ гэхээр ингээд дахиад нэг мэдрэмжээр мэдрээд ирэхээрээ яадаг вэ гэхээр хүн тодорхой хэмжээнд тайтгардаг, тайвширдаг. Өөрийнхөө алдаагч олж хардаг, нөгөө хүнийхээ алдаагч олж хардаг, өөрийнхөө зөв хийж исэн зүйлийг хардаг, нөгөө хүнийхээ хичээл зүтгэлийг ч гэсэн олж хардаг, дахин олж хардаг байхгүй юу? Дахиад. Тэгээ энэ үедээ та шийдвэрээ гаргах юм бол харамсахгүй гэсэн үг. Тэр үед тарин шийдвэрээ гаргаж болно гэсэн үг. Тийм учраас та шийдвэрээ яаран гаргахаас илүүгээр мэргэжлийн сэтгэл зүйчтэй ганцаараа ч хамаагүй хэд удаа уулзаасаа гэж үзэж байгаа. Би хүний зөвлөгөөг ингээ аваад эхлээд яг энэ харилцаан донд би яг яаж хохирж байгаа, яаж энэ эсвэл энэ дээрс ямар нэгэн зүйлийг олж авч чадчих нү, суралцж гинү, би энийг даван туулж чадах уу, тэ энийг шийдвэрлэх боломжтой юу гэдэг энэ боломж нөөц уулзцаага эхлээд олж хараад өөрийгөө таниад ойлгочих юм бол нөгөө хүнээ ойлгох боломжтой болдог. Олон хосуудын зөвлөгөөн дээр ингэдэг. Хосын харилцаанаас шалтгаалсан асуудал байгаад идэг. Хоёулаа ирж шийдэгдэх ёстой байгаад идэг. Харах юм бол гэтэл нөгөөтгөн сэтгэл зүйчдэр ирэх сонирхолгүй байдаг. Харин сэтгэл зүйчдэр зүгээр бие хүнийхээ асуудлаараа явж байгаа. Тэгээ хосын харилцаанаас үүдэлтэй тэр асуудлаа бас тодорхой хэмжээгээр өөрөөсөө гаргаж чөлөөлж байгаа хүн тодорхой хугацаанд тодорхой давтамжтайгаар сэтгэл зүйчдэр уулзалт хийсний дараа яадаг гэхээр өөрийнхөө гаргаж байгаа шийдвэрт итгэл төгс байдаг. Нөгөө талаараа өөрөөс нь хамааралтай алдаа байх юм бол тэрийг олж хараад зоригтой уучлал гуйх чадамжтай болдог байхгүй. Тэгээд хосынхаа асуудлыг шийдсэн хосуудч байдаг. Тийм учраас залуу минь бууж өгөөрөө тэгээд заавал сэтгэл зүйчдэр их нэртэйгээ хоёулахнаа л байж иж шийднэ гэсэн үг биш ээ. Бас 100% ингээд өгөнчж болов. Мэдээж тэгвэл бол сайн. Тэгвэл сайн. Гэтэ үнэхээр тэр хүн хүсэхгүй байгаа бол хүчээр авчрах боломж байхгүй. Тийм учраас юу вэ гэхээр та өөрөө сэтгэл зүйчдэр уулзаад ингээд маш сайн асуудлыг дахиад ихнээс нь ингэж дүгнээд хараад ингээд явсан хойно танд дахиад өөр мэдрэмж төрөх болно. Яг одоогийн байгаагаас өөр мэдрэмжүүд их төрөх болно. Тэгэхээр тэрний үндсэн дээр та
шийдвэрээ гаргах юм бол хизээж харамсахгүй оройтхгүй гэсэн. За тэгээд бидний нэвтрүүлэг танд загтал ирүүлсэнд маш их баярлалаа. Хэрвээ та хүсвэл манай радиогийн дэрэгдэх сэтгэл зүйчтэй бас уулзах боломжтой шүү. 89 90 50 30 гэсэн утсыг бас хэлье гэж бодож байна. За яг одоо бидний дагуур гарч байгаа бас Тогтуутай сэтгэл @gmail.com гэсэн Gmail-ийн хаяг байгаа. Энэ хаяг руу та бас өөрийнхөө хосын харилцаанд болон амьдралынхаа асуудлыг, гэр бүлийн харилцааны асуудлаас загтал хэлбэрээр ирүүлэх бүрэн боломжтой салхуу байх уу гэсэн групп дээр маань бас нэрээ нууцлж байгаад нийтлэх боломжтой. Тэгээд Монгол гэр бүл болгон гэр бүл салалтын асуудлыг даван тулсан, шийдвэрлэж чадсан яг энэ хүртэл явахгүйгээр амьдрал нь бастай илүү бат бих байгаасай гэсэн үгнээс энэ нэвтрүүлэг маань хийгдэж хүрдэг билээ. Нэвтрүүлгийг маань та бас яг хэрэгтэй хүмүүст нь бас шеэрлэж хуваалцаж өгөөрэй гэж хүсмээр байна. Мөн YouTube сувг дээр ч гэсэн салхуу байх уу гэсэн одоо сувгийг маань дагаарай гэж дагаараа гэж үсэ тий. За тэгээд урайгаа илүүд хоёул өнөөдрийн нэвтрүүлгийг өндөрлөе. Сайн цагийг хамт бүтээе. Түр баяртай. Хадмуудын асуудал, мөнгө, төгрөг, найз нөхөд гэл маш олон зүйл дээр санал зүрхэлдэг юм. Салах уу, байх уу? Арх байнг. Араар тавина. Бүр хадаг сүулт нь гар хүрдэг боллоо. Одоо энэ хүнээс салах уу? Хүүхдүүдээ бодоод ивчих үү? Сонсогчдын салах уу байх уу гэж эргэлзэж бичсэн захиаг задлан ярилцаж мэргэжлийн зөвлөгөө өгөх салах уу байх уу нэвтрүүлэг.